За загсны санамттай хүмүүсийн 12 дугаар сарын уран сал ямар ахыг харцгаая. За загсны санамтыг хэрэгшээгч Бархас сад гарыг нь одоогоор таны 5 дугаар хаваас болох мэлхийн орд дээр зочилсон байгаа. Энэ жилийн 6 сараас дараа жилийн 26 оны 6 сар хүртэл энэ нэг жилийн хугацаанд загснуудын төвлөрөх сэдвүүд 5 дугаар хавсан сэдвүүд болсон байгаа. 5 дугаар хавс нь таныг зугаацуулдаг үйл хэрэг, зугаац ингээл үерхэд, үр хүүхэд, эсвэл таны хобби, эсвэл ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр илэрхийлэх энергиудыг өөртөө агуулдаг хавсаар 5 дугаар хавс юм. Тэгэхээр энэ нэг жилийн хугацаанд та бусдаар хүрээлсэн үйл хэрэг хийх, эсвэл өөрийгөө зугаацуулж байгаа ямар нэгэн сэдвээр төвлөрж байгаа үерхэлтэй, эсвэл үр хүүхэдтэй, эсвэл тэр нь юу ч гэж болно таныг өөртөө хөрөнгө оруулж байгаа, өөртөө ингээд зугаатай байхыг хүсэж байгаа. Тэр нь юу ч гэж болно. Тийм нэг жил болон өнгөрч байна. Магадгүй зарим загсны санамттай хүмүүс жирэмсэн болсон хүүхэдтэй болсон байж бас магадгүй. Зарим нь илүү романтик харилцаа, үерхэлтэй, азтай, өсөлт төрөлтэй жил болон өнгөрч байж магадгүй юм аа. За 12 дугаар нүгс ямар хэцүү юм бэ? За 12 дугаар сарын хугацаанд бол эхний 5 хоног бууд гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ хугацаанд бол уншиж, бичих, мэдээлэл дамжуулах, иш тийшээ явах, оюуны үйл хэрэгүүд хийх гэх жишээний тийм хөдөлгөөнтөө оюунлаг энерги илүү хэрэгжимжээ. За тэгснэ 2-наас 14-ний хооронд бас ижил цаг хугацаанд ангар гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр ангар гарагийн нөлөө орж ирэх энэ 2-наас 14-ний хооронд бол уур уцаартай болж магадгүй, эсвэл илүү эрч хүчтэй болоод өрсөлдөх чадвартай болох боломжтой байж болох ч гэсэн сөрөг талаас харах юм бол бусдаа үйл ойлголцож муудалцах, эсвэл гэмтэж бэртэх, гараа түлэх гэх зэрэгээс ирэн болгоомжлол зохистой ангар гарагийн нөлөөний үеэр. За 12 сарын 30 буюу яг шинэ жилийн үеэр 27-оос 1 сарын 2-ны хооронд бол дахиад бууд гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ хугацаанд бол бас л оюуны үйл хэрэг хийх, мэдээлэл дамжуулах, уншиж бичих, иш тийшээ хөдөлгөөнтэй үйл хэрэгүүдийг хүмүүстэй харилцах, хичээл ном хийх гэх жишээний бас л оюуны үйл хэрэгүүд, хөдөлгөөнтэй үйл хэрэгүүдийг хийх боломжтой байна. За үгүй байх бололтой. За сугар гарагийн нөлөө бас хамт байгаа юм байна. Хамт гэж энэс өмнө 18-наас 24-ний хооронд сугар гарагийн нөлөө орж ирнэ. Энэ үеэр бусдад таалагдах үйл хэрэг хийх, өөрийгөө гоёх, материаллык үйл хэрэгт төлөвлөхөр төвлөрөхөд тааламжтай мөнгөтэй болгох юм, амттай хоол идэх, эсвэл үнэтэй зүйл мөнгө өрөх, эсвэл бусадтай нийгэмшиж дипломат харилцаа нэрчимжих гэх зэрэгээр таатай амралтын байдалт гэх юм уу, эсвэл зугаа цэнгэлтэй нэг тийм таатай 5 метр хүүгээ хөгжүүлсэн тийм өдөр хоногуд 18-наас 24-ний хооронд болох бололтой. За ангар гарагийн нөлөөнөөр болгоомжлоорой. Тэгээ сугар гарагийн нөлөөгөөр амраарай. Бусад будын энергитэй үеэр бол угаасаа заавгүй толгоогоо ажиллуулсан үйл хэрэгүүд хийх юм байна. За загсны санааттай хүмүүсийн 4 болон 7 дугаар хавс нь бууд гарагаар ирэх хөшөөгддөг. Тэгэхээр 4-7-г хамтд нь харах шаардлага гарна. За эхний 10 хоног 12 сарын эхний 10 хоног бол хосын харилцаа болон гэр бүл оршин суудаг газарт эерэг таатай тийм тэлэлт өсөлт тэлэлтэй байна. Энэ үед азтай байх боломжтой. Хэн нэг партнер гарч ирэх ч юм уу, хэн нэг танд туслах хүн гарч ирэх ч юм уу. Эсвэл магадгүй танд хайр дурлалын асуудлууд үүсэх ч юм уу те. Ямар нэгэн боломжийн хүнтэй танилцах боломжтой үе эхний 10 хоног гэж болно. Гэр бүл оршин суудаг сэдвийн хүрээнд бол энэ үед зарим нэг загсны санамттай хүмүүс нь оршин суудаг газар нэрэг таатай тэлэлтээр нөлөөлнө. Эсвэл өөр тохиолдолд үйл хөдлөх хөрөнгө авах ч юм уу те, дажгүй гэрээ хийх ч юм уу. Эсвэл гэр бүлийн гишүүд ч нэрэг таатай үйл хэрэг тохиох. Эсвэл гэртээ ямар нэгэн гоё зүйл оруулж ирэх, хүнтэй юм оруулж ирэх ч юм уу те. Эсвэл таны хамаатан садан гэр бүлийн цусан төрөлд чинь шинэ хүн төрөх ам бүл нэмэх гэх жишээний нэрэг таатай өсөлт тэлэлтээр нөлөөлөх боломжтой байна. За 2-оос 11-ний хооронд санчир гараг бас зэрэг орж ирж байна. Тэгэхээр энэ нь Бархас сад гарагийн нөлөө эрэг таатай байдлаар нөлөөлж байгаа ч гэсэн ижил цаг хугацаанд санчир гараг хамтдаа орж ирээд их хязгаарлалт, тусгаарлалтын нөлөөгөөр нөлөөлж байгаа учраас энэ баг зэргийн сайн муутай цаг үе явах боломжтой байна. Санчир гарагийн нөлөө нь гэр бүлийн хүмүүстэйгээ харилцаа хүндэрүүлэх ч юм уу, эсвэл гэр бүлийн гишүүн ямар нэгэн хүнтэй зүйл хэрэг тохиож байгаа ч юм уу, эсвэл гэр бүл оршин суудаг газарт чинь ямар нэгэн төвчээр шаардсан сорилттой үе бас байж болох юм аа.
Тэгэхээр яг нэг бархад сад гарагийн нөлөөг таатай гэж хэлж болгоцсон санчир гарагийн нөлөө эсрэг нөлөөлөд байгаа. За 12 сарын 11 болон 21-ний өдрүүд аспектууд бол Тэнгэрийн ван гараг болон өмнөд Занклагийн нөлөөг авч ийн саутнууд болон Юранус. Тэгэхээр энэ хугацаанд бол гинтийн байдлаар салж сарних, гэрээ хилцээр цуцлагдах гэх зэргээр нөлөөлж магадгүй жоохон сөрөг нөлөөлөл их үе байна. Саутнуудын нөлөө нь болохоор 12 сарын 21-ний нөлөө бол та оршин суудаг газраа эмхлэн цэгцэлж хуучин зүйлээ хаях ч юм уу гэх жишээний нэг тийм цэгцэлсэн нэг юма дуусгасан урамсгалтай байж болно. Харилцааны сэдвийн хүрээнд харах юм бол бас ямар нэгэн харилцааг цэгцлэн дуусгаж тавьж явуулж байгаа байдлаар харж болно. Гэтэ энэ заавал хайр дурлал байх албагүй. Таны харилцааны ямар хин нэг одоо зөрнийг нэг харилцаатай хин нэгтэй эсвэл гэрээ хилцээр хийдэг зүгээр тийм жижиг сажиг гэрээ хилцээрч бас байж болох юм аа. За 12 сарын 11-ний нөлөө Юранусын нөлөө нь болохоор гинтийн таамаглаагүй байдлаараа гэрээ хилцээр туслагдах гэж ярьсан шүү дээ. Гэхдээ эсрэг тохиолдолд, ховор тохиолдолд энэ гинтийн таамаглаагүй байдлаар хүнтэй уулзах, гинтийн таамаглаагүй байдлаар хэн нэгэнтэй болцох эсвэл тийм гинтийн уулзалтууд бас байж болно. Эсвэл энэ нь гэр бүл оршин суудаг газарт гинтийн таамаглаагүй юу болоод байна гэсэн тийм нөлөөллөөр нөлөөлж магадгүй. Эсвэл зүгээр гинт гадуур явж байхад таны гизүүд ээж чинь таны оригч аваад явчих ч юм уу те гэх жишээний зүгээр тийм хөнгөн байдлаараас нөлөөлж бас магадгүй учраас тийм амараар битгий хүлээж аваарай. Гэтэ ер нь бол хосын харилцаанд бол харилцаа төгсгөн дуусгах эрсдэлтэй цаг үе учраас 12 сарын дундах 10 хоног бол жоохон болгоомжтой байвал зохистой юм шиг санагдлаа. За 12 сарын 27-наас 1 сарын 2-ын хооронд бол дахиад санчрын нөлөө шинэ жилийн үеэр санчрын нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ үед бол хостойгоо холдох эсвэл гэр бүл орчин суудаг хүмүүстэйгээ гэр бүлийн гишүүдтэйгээ холдох ч юм уу те харилцаан жоохон хүндий эсвэл хүн хэцүү үйл хэрэг тохиож жоохон даван тулах сорилттой байж болох юм. Өөр тохиолдолд энэ санчир гарагийн нөлөө орж ирж байгаа 2-оос 11-ний өдөр 27-наас 1 сарын 2-ны хүртэл хэдгээр өдрүүдэд гэр бүл орчин суудаг газарт илүүхээр хариуцлага хүлээж байгаа тийм үе бас байж болох юм аа. За 4 болон 7 дугаар хаусын сэдвүүд нь нэг юмрхүү байна. За 10 дугаар хаусын сэдвүүдийг харцгаая. За 10 дугаар хаусын сэдв нь бол маш их үйл явдлуудтай байгаа. Нэг маш олон үйл явдлууд олон гаригуудын нөлөө орж ирж байгаа учраас яг сайн муу гэж хэлэх юм болоогүй залхуутай. Ерөнхийдөө та энэ 12 дугаар сарын хугацаанд бол ачаалттай, ажил ихтэй, хүнд хэцүү эсвэл ямар нэгэн зарим тохиолдолд зарим загснууд нь ажиллаа дуусгаж байгаа эсвэл ажилласаа гарч байгаа ч юм уу. Эсвэл ажил ямар нэгэн хийж байгаа ажил нь хойшлон сунжирж байгаа тийм 12 дугаар сар болж өрнөх болно. Тэгэхээр энэ 12 дугаар сарын хугацаанд бол ямар нэгэн шинэ тийм гэгээлэг таатай эхлэл хийн гэхээс илүү одоо хийж байгаа ажил хэрэгээ жоохон хүнд хэцүү зовж ядарж яж дуусгаж цэгцлэн тавих тийм цаг үе гэж бодох хэрэгтэй байна. Өөр тохиолдолд таны ажлын газрын хүмүүс дарга хин нэгэн чинь ажилласаа гарах ч юм уу, солигдох ч юм уу гэх жишээний ямар нэгэн байдлаар ажил мэргэжил карьерийн сэдвийн хүрээнд тийм өөрчлөлтүүдтэй дуусган цэгцэлж байгаа тийм урамсгалтай байна. За гэтээ яг нэг Нептуны нөлөө бас нэг дунд нь харагдаж байна. 12-наас 15, 23-наас 24-ний өдрүүдэд 70 гарагийн нөлөө орж ирж байгаа учраас энэ үед чухал гэрээ хилцээр хийхэд тааламжгүй ямар нэгэн байдлаар ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд тийм ойлгомжгүй, тодорхойгүй манандсан алдаа гарахад тийм тохирсон алдаа гарах эрсдэлтэй тийм үе учраас энэ үед 7 хэмжиж нэг огтлоорой гэж зөвлөмөрөө нэгдгээр Нептуны нөлөөтэй өдрүүдэд. За 2 дугаар хаусын сэдвийн хүрээнд харцгаая. Мөнгө санхүүгийн урамсгал. За 12 сарын 9-ний аспект бол за 3-аас 14-ний хооронд санчир гарагийн нөлөө орж ирж байна. Санчир гарагийн нөлөө орж ирж байгаа гэдэг нь мөнгө санхүүгийн хувьд дутагдaltaй эсвэл орлого нь удаашралтай орж ирэх ёстой мөнгө нь удаашран хойшлох эсвэл та мөнгөө жоохон өрөхгүйгээр хадгалаад их хянамга байх үе байж болох юм. Энэ нь тийм таатай орлоготой таатай үе бол биш. Бодлоготой мөнгөө хянамгадаараа гэсэн цаг үе юм шүү. 3-аас 14-ний хооронд. Тэгэхээр ерөнхийдөө сарын эхний 14 хоног бол мөнгөгүй байх гэж ойлгоорой. Эсвэл мөнгөө үнэхээр орлого танд орж ирэхгүй учраас одоо байгаа мөнгөө маш хянамга зарцуулах шаардлагатай гэж ойлгох хэрэгтэй. За 12 сарын 14 болон 14-ний аспект Нептуны нөлөө орж ирнэ. Тэгэхээр 12-аас 15-ны хооронд бол эхний 2-7 хоног мөнгөгүй хэцүү байж яснаа. Аймар хянамга байж байснаа. Тэгснэ 12-оос хойш Нептуны нөлөө орсон чи гинт мөнгөтэй бас нэг мөнгөө гинт сэтгэл хөдлөлөөр өргөх ч юм уу тиймэрхүү байдлаар харагдаж байна. Тэгэхээр энэ
үед бол сэтгэл хөдлөлөөр мөнгөрөхгүй байхыг зөвлөе. Өөр тохиолдолд мөнгө болон хувийн эд зүйл мөнгө эд зүйл юу чихвч утас юу гэдэг нь ямар нэгэн эд зүйл чинь материалын үйл хэрэгүүд нь жоохон таагүй байна. Тийм учраас энэ үед чухал худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Эсвэл юмаа гээхтүүлэхээс сэргийлээрээ, мөнгө алдахаас сэргийлээрээ, юмаа уцаа алдахаас сэргийлээрээ гэх мэтлэнгээр тийм байна. За тэгэхээр амжилт хүсье. Баяр таа.